За ингээд ip 2 эхэлж байна. Тэгээд гадуур тэнэд агуу орох гээд явж исэн чинь village хараад. Тэгээд water bucket clutch хийчихсэн чинь болоод. Тэгээд boat clutch хийцэн амар. Би boat clutch-тай баярлаад бүр тэнж өгсөн гэсэн. Boat clutch-ндаа амар лаг. Boat clutch өдрөө хийж мэгээд. Би ч их даварсан байгаа юм шиг шүүгснээс. Тэгээд хоёр дахь удаа байхсан чинь хоёр дахь удаа байхгүй. Хоёр дахь удаа одоо тэгээ болцсон. Тэгээд энэ нэг village-ийн ногоонуудын туугаад маа гэл ногоонуудын хамаг ногоонуудын туугаал. Тэгэл нэг явж исэн чинь нэг агуу болол. Нэг жижигхэн агуу байна гэсэн чинь мээр том агуутай холбогдсон байдیں۔ Тэгээд нэг пүүл шиг юмас нэг ус аваад тэгээд ингээ явжсэн чи нэг gravel хийсэхгүй. Энэ доороо юмтай ах гээд water bucket clutch хийсэн байхгүй. Тэгсэн чи доошоо suffocate гэдээ унаал. Тэгэл амар water bucket clutch хийгээл. Тэгэл нэг замдаа явжсэн чинь baby zombie-дэд дараад тэгээ baby zombie-гаа алчаал нүүрс аваал нүүрс авахгүй явжсэн чинь алуу ягаад ч нэг юм харвдیں۔ Тэгэл шимбэ эмбэ юу вэ гэж явжсэн чинь скелетон байж таарал. Скелетоноо маа гэж алаад тэгээ нэг creeper дэлбрээл. Тэгэл ард скелетон байгаал маа гэж нэг цогсон боловч өвдөөс цогоод. Тэгээ сажинаас нь зомби алаад бараг үхчихсэн. Гэтэ арай үхээгүй. Тэгээ нэг замдаа явжсэн чи вичтэй дараад. Тэгээ шуламтай сайхан явжсэн чи instant health potion унчтэй. Тэгээ тэр instant health-тэй ингээд бариад явж ягаад нэг төмөр авлаад тэгээд төмөрнүүдээ авсан да. Төмөр монтаж. Хажуугаар нас нүүрс олруулцсан. Тэгээ явж байгаад нэг mineshaft татаад mineshaft-аас бүр нэлээх төмөр болоод. Амар их төмөр олоо гэж чинь нэг скелетон дараа тэгээд тэрийг гаалал дахиад төмөр авсан. Тэгээд энэ нэг скелетон намайг бүр цочж байгаа. Тэгээ бас би нэг эсрэг нэг бараг үгүй алдсан. Тэгэл чүү аа нэг юм алсан да. Тэгээ нэг ийм газар болоод энэ бүр яг хүн байсан юм шиг харагдаад. Тэгэл цаашаа гавсан. Тэгээд амар их төмөр аваад тэгээд дээшээ гарсан. Тэгэл нарны гэрэл нүд гэл бал гарч ирсэн. Гарч ирээ гэрээ хайж агаад. Ямар тааш гэрээ болоод замдаа нэг wandering trader-тэй таарад. Тэгээд тэрийг алаал үнгүү лид гэсэн дээ. Wandering trader-ыг та нар юу яад үнгүү лид өгдөг гэж бодсон. Тэл бол тэгдэг. Гэхдээ хэрэгтэй үедээ хэрэгтэй байдаг л та трейдүүд нь. Тэгэл гэртээ ирчээл хамаг төмрүүдээр шатаагаал. Тэгэл нэг мод авсан чи амар satisfied хэрэг. Тэгэл буцаагаад нөгөө нэг үрийн тарьяад буцаагаад үрийн тариад тэгэл харж өгч юм да би. Тэгээ явж байгаад нэг үрийн тавьчаад цаашаа яваад нэг нохотод харсан. Нэг честлэг модуудаа хийгээл тэгэл ягаал лама арчаал тэгэл доор зомби дуграад энэ хаана ингээд байгаал тэгэл нь хоолоогоо хийсэн хоол ударсан. Тэний фэнс игээд амтны хашаа хий гэж бодоод. Тэгээд амтны хашаагаа хийгээл дуусаад ийсэн чинь урд нэг нохоо өгдөө. Тэгээд энэ нохоогоо 4 ясан исэн.
Тэгээ тэр ясаараа нэг яасан чинь сургаад авцсан. Тэгээ манай нохоо жоохон дефекттэй байх шигсэн. Тэгээд амтны хашаага бүрэн дуусгаад Харин Minecraft-ын цаанаасаа байдаг дунд амар гоё. Надад л амар гоё. Тэгэл нэг вит аваад нэг амтд хайсан болов чи ямар ч амтнд олдоогүй нэг хэдэн хонь л. Тэр хониороо ханиагаа нэг үржүүлээл. Тэгэл хашаад өргөцсөн. Тэгэл нэг ургамлын фарм хий гэж бодоод тэгээд ус аваад Infinity Water Source хийсэн байгаа. Тэгээд Infinity Water Source хийгээд тэгээд энэ ойроо байхаа өвсүүдийг байхгүй болгоод ягаад гэвэл өвс амар ядаргаатай болгох юм аа. Тэгээд өвсүүдээ алга болгоод явж жагаад тэгэл фарм хийсэн байгаа. Тэгээд эхэндээ нэг жоохон жижигхэн фарм хийж болно дөө гэж бодоод жижигхэн фарм хийсэн байгаа. Тэгээд луун тараад луун төмс 2 л тарьсан. Ягаад луун төмс 2 ер нь бол хоолндоо ордог. Вид ч гэсэн хоолндоо ордог л та. Гэхдээ ядаргаа тэгж хийжснаас. Тэгэл орой болоод тэгэл байшин бирсэн байгаа. Тэгээд энэ нэг байшингийнхаа суурийг тавиад байшингаа тэр байшингаа барьж байгаа тэр нэг мод биш үү? Тэр модыг шалтлаад тэгээд модуудыг шалтлаад тэгээд планкаар үргэлжлүүлэе гэж бодоод зүгээр л нэг энгийн тэнэг жижигхэн байшин барьсан чи яах вэ гэж бодоод тэгэл нэг жижигхэн байшин барьсан байгаа. Тэнийг тэнэг харагдадсан болохоор нэг цонхны тасалгаа хийгээд тэгээ хаалга бариад тэгээд шалаа барьцсан. Тэгээд дээвэр ийцэн. Тэгээд юмнуудаа баг болчлоо доо гэд. Тэгээд цонх шилэр хийхгээс дандаа шилэр хийх юм чинь нэг фенсер хийчихье гэж бодоод фенсер хийсэн байгаа. Хашаа. Цонхон хашаа болцсон гэдэг юм. Эхний хашаа болцсон гэдэг. Тэгээд сэрсэн чинь амар сонио. Баахан модууд манай гэрээр үүрлэлсэн бүр. Тэгээ торч хий гэж бодоод модоор шатаага торч болсон. Бүр фул кобра армтай юу ээж таа. Тэгээ нэг зомби намайг шатаагаад. Тэгээ фэнэстэй ингэж тавьсан чинь жоо тэнэг харагдаад. Тэгээд нөгөө талд нь тавихаар шийдсэн. Тэгээд смокроо оруулж ирээгээ байсан чи 2 крипер урд аваад. Тэгээд би гэрлүүг тогтаагаад криперээ тэнэгтэлж дэлбэлээд нэг скелтон байсан. Тэрнээ нэг цогол вампач мэн. Тэгээд криперээ дэлбэлээд тэгээд смокроо аваад тэгээд буцаад орсон. Тэгэд яг таараад. Тэгэд одоо юунуудаа честүүдээ авчир гэсэн чинь нэг крипер доороос гарч ирээд. Тэгээд криперээс гэрлүүгөө зогтож орж ирээд. Нэг хаалгаа нээсэн чинь яг крипер орж ирээд дэлбэрч идэв. Тэгэл нөгөө хаалгаа нэгээл зогтоогаал нэг хэрбүү газар очиж дэлбэлээд. Тэгээд бүх айтмуудаа юулгаа гэрлүүг биш нүүлгсэн. Нүүлгээд. Тэгээд нүрсүүдээ хувааж жагаад нэг яасан дөө. Хуваагаад фurnace руугаа хийсэн. Тэгээд гэрээ тоорчтой болгоод тэгэл ер нь бол дууссан дөө. Та манай гэр бүр үнэхээр адгийн харагдчихсан дөө. Fuck. Тэгтээ гоё байшин барина. Тэгээд 2 дахь эпизод дуусчихин. Манай 2 дахь эпизод дуусаж байна. Bye. Тэгээд дараагийн бичлэг дээр яг би 20 өдөр хүртэл оруулна за. Яг дараагийн бичлэг дээр яг Diamond Armor өдөр гээд луг болох бэлтгэл рүүгээ орно. За bye.